За сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө хичээлээр дэлгэцээ хэрхэн бичих вэ? Энэгүүрөө дамжуулаад бас цахим хичээл бэлдэх талаар авч үзье. За энэ хамгийн амархан бөгөөд энгийн нэг програм байгаа. Нэр нь Cam Studio. За хамгийн дээд талаар гарч байгаа энэ дээр нь арчээ. За энэ цэнхрээр гарч иж байгаа энэ хэсэг дээр нь дарж бичдэг. Яг компьютерийн дэлгэцийг бичиж ажилладаг програм байгаа. Тэгээд дээрэс нь маш энгийн бөгөөд маш хэмжээ багтаа учраас бас ажиллахад амар байдаг. Ачаал даах бас чадвартай. За шууд татсныгаа шууд ажилуулад суулгая. За та хэдийн компьютероос шалтгаалаад хаана орох нь ялгаатай байж магадгүй. Ихэвчлэн даунлоод төрж орсон байх хаа. За суулгахад бас анзаарах хэрэгтэй хэдэн зүйл байгаа. За энэ Cam Studio-г суулгах уу гэдэг гэж байна. За суулгалаа. За accept хийхүүд орлаа. За ингээд суух процесс маань ингээд явагдаж байна. За энэний дараа дахиад магадгүй та өөр компьютер дээр ч юм ингээд явж байтал дахиад нэг өөр програмыг дахиж инсталлах уу гэж гарах юм бол тэрийг дарж болохгүй шүү. Заримдаа гарч ирдэг, заримдаа гарч ирдэг. Тийм байгаа. Ер нь энэ уншаал энэ програмаа суучлаа гэсэн. За заримдаа суулгах гэхээр дахиад энэ deadline гэдэг энэ чинь дахиад install гэдэг өөр програмыг дэлгэцэн дээр гарч ирж байдаг. Тэгэх юм бол тэрийг дарахгүйгээр энд байгаа deadline-ийн дараа шүү. Тэгэхгүй бол тэр нь шал өөр програмыг дахиж нэмж суулгах гэдэг. Ингээд дуусчихж байна. За гарчээ. За тэгэнгүүт энд ингээ гараад ирчихэж байна. Тэ. За энэ дээр дараад ямар хэмжээтэй болох өөр та шийдчих болно. Тэгээд ер нь бол энэ дэлгэцийн доор байрладаг. Эсвэл бол шууд дэлгэцэн дээр бас гарч ирдэггүй учраас search-ээс хайгаад гаргаад ирчих болно. За одоо ингээд яаж record хийх нь үздэсгээ хэлээ. За энэ дээр дараад record хийчихнэ. Энэ дээр pause чинь, энэ дээр дараад зогсоо дуусчихна гэсэн. За энэ дээр байгаа. За энэ region хэсгээс болохоор та дэлгэцийн аль хэсгийг бичих байгаа эндээс бас сонгочих болно. Энэ бол хэсэгчил сонгоно. Энэ бол дүүрэн сонгоно. За options-ос болохоор эндээс та өөрийнхөө яриаг оруулах уу гэдэг дээр үгүй юу бол зүгээр шууд ингээд энийгээ дарчна. Ноутбуктээ бол та эндээс шууд автоматар энийг сонгоод дуугаа оруулчих болно. Магадгүй та өөрийн суурин компьютерээс орж байгаа бол энэ дээр дараад нэмэлтээр та микрофон байхгүй бол таны дуу бас орохгүй байх магадaltaй шүү. За тэгээд энэ хэсгийг алга болгоё гэх юм бол энэ дээр дараад ийм жижигхэн болгох чинь. Тэгээд дэлгэцийн ханыг хэсэг болондоо очиж тавьчвал энэ дээр амар байх бах. Зарим нэгэн зүйлүүд чи хаагаад байхгүй. За тийм байгаа. За тэгээд options-ос энэ cursor гэж байгаа. За эндээс бас аудиогоо та юугаар аудионы хатлын ч микрофоноос сонгоч бол эндээс сонгоч болно. За cursor дээр нь болохоор хэд хэдэн зүйлүүд байгаа. За таны cursor ямар шиг өнгөтэй байх вэ гэхээр энэ цэнхэр дугуйр хүрээтэй харагдаж байгаа юм байна. За тэгээд энэ зүүн талынх нь баатныг дарах юм бол ямар өнгөөр харагдах вэ гэдгийг та нар эндээс сонгоод өгчнө. За би эндээс улааныг сонгочлоо. Харин барууныг дарах юм бол ямар өнгө байх вэ гэдгийг эндээс дараад ингээд сонгочих болно гэсэн үг. За ингээд өөр нэмэлтээр зүйл байхгүй бах. За энийг ингээд жижигрүүлчих. За ингээд дэлгэцээ бичиж байгаа. За нэг жоохон бичсэн бол ингээд зогсоочоо. За ингээд шууд зогсонгууд хаана хадгалах вэ гараад ирж байгаа. За тэгэнгүүт нь би нэг дэлгэцэн дээр гэвчиж. За дэлгэцэн дээр гээ сонгочлоо. За ингээд бичлэг маань ингээд болцсон байгаа. За энийгээ гаргаж аваад дэлгэц рүү очиод энийг ажиглуулад татсан. За ингээд ер нь бол таны дэлгэцний хэмжээ ямар байхаас шалтгаалаад энэ маш өндөр нэгтлэлээр бичдэг учраас танд бас нэлээ давуу талтай болох хаа. Та мэдээж PowerPoint-ийн хичээлийг нээчээд энийг рекорд хийгээд бас тайлбарлах маягаар ингээд зэрэг явж болно. За ингээд анхаарал тавьсан явдал
Баярлалаа.